Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүнд сонсогчдоо. Их хотын зөв хэмнэл нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болж байна. Тэгэхээр манай энэ удаагийн нэвтрүүлгээр бид мөн л хотын иргэн тойрны асуудлыг хөндөж одоо харилцан ярилцах болно. За манай өнөөдрийн зочноор Нүүр Урбанизм компани захирал архитектор, хотын одоо хот төлөвлөлтийн мэргэжилтэн Зоригийн Туяа оролцож байгаа. За Туяа маань бол 2 дахь удаага оролцож байгаа. За бид нэр үзэгчдээс маш олон бас санал авж байгаа. Тэгээд Туяаг бол одоо их сонирхолтой юм ярьсан. Энэ хүнийг дахин оролцуулж бас энэ хотын иргэн тойрны асуудлаар бол ярилцаач гэсэн хүсэлт ирсний дагуу ингээ өөрийг ч урьсан байгаа. Анх удаа одоо 2 дахь удаага таныг 2 дахь зоч нэг хүнийг 2 дахь удаага оруулж байгаа юм тохиолдол боллоо. Тэгэхээр бидний хувьд бол нэвтрүүлэг маань аль болохоор олон түмэнд хүртээмжтэй те энэ хотын иргэн тойрны асуудлыг ойлгох, ойлголтын зөрүүг арилгах, хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байгаа учраас бас энэ мэржлийн хүмүүсийн дуу хоолойг хэд ч хамаагүй одоо оруулах хэрэгтэй л юм ярьж ивэл хэд ч байж болохоор ингэж бодоод яаж байгаа. Ингээд таны ажил алба өндөр үү, сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. 2 дахь орж байгаадаа бас баяртай байна. Хүмүүст таалагдсан бас баяртай байна. Ярилцлагамаа. За тэгээ ер нь бол бид нар эхэнд нэг би хэдийн мэлдэг. Та хүн бөөгнөрч байгаа газар тэр л бол суурьшил. Суурьшил дотор байгаа хүн болгоны үйлдэл одоо сайн ч бай, саарч бай бусдад сайнаараа мөн саараараа нөлөөлж идэг. Тэгэхээр тэр саар нөлөөлөл нь байгаасаа гэдгийн цаана бол хүн болгон хамтран амьдарч байгаа хариуцлага, сахилгават бие биенээ хүнддэх харилцаан дээр маш олон асуудлыг бид нэр эерэг чиглэл рүү хандуулах боломжтой юм шүү гэдгээр бол бид нар өөрсдийнхөө мессежийг та бүхэнд хүргэдэг байгаа. Ингээд зөвөр одоо энэ зуны хувьд бол их сайхан зун болж байна. Маш их бороо орж байна. Бороод хуртай сайхан зун одоо болж байна. Тэгээд одоо ургамал ногоо цэцэг жимс дэлгэрсэн ийм сайхан зун болж байна. За зун сайхан болох нэг талдаа нөгөө талдаа бид нар нөх хотынхоо байгууламжийнхаа талаас хараад үзэхээр юу болоод байна? Шалгалт явагдаж байна да. Гэтэл хотод их бороо ороод хэдэн минут дотор бороо ороход хүчтэй бороо ороход бид нар тэр усыг зайлуулах хэмжээний систем бидэнд байна. Өөрөөр үерийн хамгаалтын систем гэдэг бол өөрөө бүхэл бүтэн хотын нэг том байгууламж байдаг. Бид нэр цэвэр усны систем, бохир усны систем, халаалтын систем ярьдагтай нэгэн адил үерийн хамгаалалт, үерийн одоо энэ газарт орох байгууламжийн асуудал өөрөө хотын том байгууламжийн нэг хэсэг байдаг. За энэний цаана бол айлууд хохирох, эд тогчлороо хохирох, нөгөө үнэтэй тавьсан замууд маань одоо үр дүнгүй болох. За тэгээ бүр цаашд бол хүмүүсийн нервт нөлөөлж шин. Саяхан нэг би фейсбુક дээр харсан. Гачин сайхан юм цагаан костюмтай залууг хажуугаар нь машин яваал, нэг машин яваал нөгөөдгийг чинь шалб наргаал, 2 дахь машин дээр нөгөөдөг чинь бүр нервтэд ингээд газар нэг усан дотор ороо суучих жилээ. Тэгээ одоо үнэхээр тэр бол бас аюу тум мессеж өгч байгаа байхгүй. Тэгэхээр эндээс хоёлаа яриагаа эхлэх үү. Хотын хамгийн чухал байгууламжуудыг бид нэр хэр анхаарч яваад энийг яаж анхаарах ёстой юм болоо таны бодол. Тэгээ энэ яг нэг жижигхэн гудамжны асуудал юм шиг мөртөө энэ өөрөө бүр хоттой асуудал болчихж байгаа. Одоо үнэхээр саяны таны хэлснээр маш их нөлөөтэй амьдралын юм аяг хандлага одоо энэ дэс бүх юм гачирж байгаа байхгүй. Хамгийн гол нь техникийн шийдлийн асуудлаас бид зөксүүлж чадаагүйгээсээ одоо бүр ингээд нийгмийн одоо нэг сэтгэл зүйн асуудал нөлөөлөхөөр ийм хэмжээнд очиж байгаа байхгүй. Одоо нэг хэдэн жилийн өмнө ийм артын урталт одоо бүр нэг талаа гол гаталж байгаа юм шиг одоо нийтийн твэр явж ирсэн автобусны тэмцлэг байдаг. Бараг 15 6 жилийн өмнө гарч ирсэн одоо бид нар санаж байгаа бол манай Италийн өргөн чөлөөгөөр өдөө мэрэгчлийн харилцаа одоо бөмбөр ногоонд явдаг жижигхэн гудамжинд ир хүн одоо урт үрчээд нэг хүн одоо яг нүрээд одоо 100 төгрөгөөр гаргаж ирснийг одоо би өөрөө санаад байдаг байхгүй хажууд. За энэ нүрээр яг одоо би яаж нөгөө туулаа гарч ирсэн. Тэгээ энэ нэг гудамжны асуудал одоо бүр томроод бүр бөшөө бүр томроод ингээл асуудал үүсэж байна л да. Тэгэхдээ бид нар бол би бол дотроо бол ингэж боддог. Энийг хэн хийсэн бэ гэхэд бид нар л хийсэн байхгүй. Гэхдээ хотын оршин суугч өөрөө гэртээ бол өрх иргэн. Бүртгэлийн хувьд бол хотын иргэн. Мэргэжлийн хувьд бүгдөө нэг дүртэй. Бүгд энд одоо
оролцоотой хийж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр аливаа юмны юун дээр өрх гэртээ хариуцлагатай байдагтай адилхан өөрийнхөө үйлдэлтэй бас хариуцлагатай, мэргэжлийн хувьд бас үйлдэлтэй хариуцлагатай байхгүй бол бидний үр дүн ийм л болчтой юм. Хоорондын уялдаа байхгүй бол бид нар ийм л үр дүнд хүчтэй байгаа юм гэж харагдаад ах шиг байгаа. Яагаад гэвэл өнөөдөр бид нар хавцгааны төлөвлөлөөгээд өндрийн төвшнгүүдийг алдаад байгаа нь харагдаад байгаа. Саяны хэлсэн нөгөө жижигхэн гудамжны асуудал болохоор зэрэг яг баруун дөрвөн зам дээр яг засвар ороод. Тэгээ яг чигээрээ доош уруудж исэн зам дээр жижигхэн газар өндөр ихтэй тэр ус буцаад уруу нөгөө доошоо урсах хэрэгтэй ус маань. Хотолтны жижигхэн гудамжинд төлрөөд ирэх жишээтэй. Тэгэнгүүт дараагийн нөгөө авцаамын шүлжээний нэмэлт хөрөнгө оруулалт хийх тусмал бид нар хотын нийт өндрийг алдаад байгаа учраас л ингэж асуудал болоод байна гэж. Тэгээд нэг жишээ бий л дээ. Бид хоёр нэг нөгөө юуны одоо манай Саран Билэг архитектор бид хоёр нэг ярамгийн дэшээ одоо нэг газар орчмын зураг төсөл хийх гээд. Тэгээд зураг хийсэн чинь өндрийн баримжаагүй болгочих жоохон яг авцаамын нийт сүлжээ харах хэрэгтэй болоод. Тэгээд тэр сүлжээгээ хажуугийн төслүүдээр ингээ уйлдах гэхээр байхгүй. Ерөнхийдөө том ингээ сүлжээгээр ингээ харахаар бас уйлдаагүй. Тэгээд ингээ харахад зүгээс хотгор өдөр юм харагдаж эхэлж байгаа байхгүй. Тэр өөрөө айгүй том асуудал болчихсон. Тэгэхээр ерөөсөө тэр нэг үндсэн одоо хуучин одоо ингээ энэ тэнд ингээ явахаар зэрэг авцаамын засвар яаж хийж яах гэхээр зэрэг нөгөө дээрх нөгөө болохгүй байгаа руу бүгдийг харилцаж ийж тэгжээс засвар хийж байгаа байхгүй. Дээрээс нь хилээд авах биш. Нэг бол тэр цорхог ингээ даваад авах биш. Нэг тийм болоод идэг юм. Технологи асуудал гарч иж байна. За тэгээд технологи асуудлаас гадна нөгөө тэр уруу усыг бохир ус гэж бодож байгаа бол цэвэрлэх асуудлыг бид ярихгүй болох хийж байгаа юм байна. Тэгээд дахин ашиглах хэрэгтэй. Хучаадах тусам нөгөө усны хурд бараг 4-6 удаа нэмэгддэг гэж байгаа байхгүй. Хурд нэмэгдэх тусам үжүүлж байгаа нөлөө бүр осолтой болчих гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хурд нэмэгдэх юм бол бидний хурдыг сааруулах технологи хийж эхлэх хэрэгтэй. Тэрийг хийж байгаагүй юм гэхээр хийж исэн байгаа байхгүй. Одоо Эрдэнэтийн одоо нэг жижиг овоо байдаг, хот дотроо байдаг. Тэр нь бол аяг хурд сааруулагч байдаг байхгүй. Бөкслөрдөөд тэгээ сааруулад ингээ оруулж идэг аажимд нь. Тэгэхээр зэрэг нөгөө хит ингээд бөөн хүчтэй орж байгаа ус чинь тэр бүглэрэл явуулж ин хогны тэр цэвэрлэгээний асуудлаас өсөөлөд бид нар яг тэр жижиг нэг юм тултал нь боддог нэг юм хяналтын нийтийн системтэй юм хийгээд тийм яг стандартын дагуу юм хяндаг. Тэгээд цэвэрлэгээ хийдэг хүн цэвэрлэгийг тэр хогийн тэр одоо усны худаг руу хийхгүй байгаад ах тэр худаг хангалттай биш байгаа тэрийг өргөгдөх. За тэгээд бүр ингээд эцсийн цэг хүртэл бид нар бодохгүй бол энэ бүх юм хоримлогдоод өнөөдөр одоо ингээд тэр хүн ингээд шалбат дотор сууж шít. Болилтой та нар гээл тий. Тэр нь ингээд яг нэг хүндээ нэг жолооч явган зорч хоёрын хооронд харьцаа боловч цаана нөгөө нэг хариуцлагагүй үлээс гарцсан юм болох гэдэг шүү дээ. Тэгээд тэнд хин хариуцлах хүлээж байгаа юм тий. Тэгэл тэр нордсон хүн нэрвтэл нөгөө тэр дундуур нөгөө машин бараг живш шахам явж байгаа жолооч бас одоо тэгэл тавилантайгаа эвлэрээл одоо бас хурдан гарахыг бодсон шүү дээ. Нөгөө усны орчуул нөгөө машин ирж шүү дээ. Бас нэг юм бодоол явж байгаа хөх тэр нөхөртэйгээ өөрт нь асуудал байгаа тий. Яг л тийм болоод байгаа. Тэгээд дээрээс нөгөө нэг гэр хорооллыг маш сайхан тохируулаад одоо нэг жишээ харж байгаа. Тэгэхээр хашаага битүүд бетон тоцсныг айгу сайхан байна гэж хэлэх гээд байгаа байхгүй. Уг нь бол тэр шингээх хэрэгтэй байгаа гэдэг. Тэгээд ингээ хотын ингээ дизайныг хийхээр зэрэг бид нар одоо ландшафтын дизайныг хийхээр зэрэг замын урсгалын нөгөө барж өөр ногоон байгууламж ингээ англиар ингээ гардаг. Тэгэхээр зэрэг яваа хүн дээгүүр нь зорчихгүй болоо гэдэг ингээ гүдгэр юм гэдэг. Тэр маань өөрөө нөгөө ус цуглуулах сав байгаа байхгүй. Хэрвээ мэдрээ нөгөө усны нөгөө одоо бохир ус одоо борооны ус цуглуулах сав маань одоо хөндлөгтөл нь бүүцдэггүй юм бол хажууд нь тэгвэл тэрний хурдыг саруулаад ингээ шимээд өдөртөгшөө хийчих юм бас бодох хэрэгтэй болчиход байдаг. Аль дээр л одоо бидний манай архитектурууд бас сандал голон доошоо ингээ шингээдэг тийм яваа замын хавтан байна гэж ингээ ярьжсэн. Тэр юмнуудыг бид нэвтрүүлэх бодлого очижээ. За замын технологи ярих бодлого очижээ. Хурдын асуудлыг ярих бодлого очижээ. Гэдэг юм зөндөө юмнууд их орж ирж байна. Би яг наадхыг чинь санал нь шүү дээ тий. Энэ хотын байгууламж гэдэг чинь өөрөө одоо маш олон төрлийн байгууламжууд байгаа. За энийг одоо бодлогын гаргадаг, төлөвлөдөг, төлөвлөсний одоо санхүүгийн асуудлыг шийддэг, тэрийг хэрэгжүүлдэг, тэгээ хэрэгжүүлсэн юмыг ашиглалт үйлчилгээ явуулдаг. Энэ бүх одоо одоо юу гэдгийг субъектүүд гэдэг юм энэ харилцан уялдаа холбоотой байгууллагуудын хамтын ажиллагаа аягүй чухал байхгүй юу? Хамтын ажиллагаа. Өнөөдөр маш сайхан зам хийчлээгээд тууз хайчилж байгаа ч гэсэн тэр нь өнөөдөр үерийн усыг цуглуулах нөгөө сетгема тавиагүй. Доогуур нь нөгөө нэг юу явах хоолой байхгүй. Нэг бол нөгөө одоо үерийн ямар нэгэн борооны ус орлоо гэдэг чинь ингээд шууд хоёр тишээ хагараал замынхаа хажуудлаар тий ордог шумлуугаа ороод тэгээд цаашаа зайлуулагдаад явах хэрэгтэй шүү дээ. Төв шумлуугаа. Тэгэхээр тэрийг хийгээгүй л байх юм бол энэ тэгэл одоо мөнгө нь хүрээгүй ч байдаг юм уу? Нэг бол цаад шугам нь битүүрсэн ч байдаг юм уу? Тэгэл гэл ингээл орж байгаагийн одоо алдаа энэ байхгүй. Тэгэхээр ер нь одоо юу гэдгийг энэ үерийн
байгууламжаас гадна өшөө одоо яг энэ хотын үйлчилгээ гэдэг хотын байгууламж гэдэг чинь өөр аюул том асуудлуудыг ингээ хамруулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр ингээд ийм нэгдсэн хамтын ажиллагаа тэгээ жахан сэтгэл дотоод байгаа юм болов уу гэж ажиглагддаг байхгүй юу тий. Одоо ингээр харин тий нэг юм ярихаар зэрэг нэг өнцгөөс нь уяал их хөвөхгүй бүгдийн нэг газраас нь хөвөх гэдэг юм шиг. Уг нь бол энэ их хүсрийн асуудал бол ерөөсөө ингээ бид чинь ингээд ландшафт одоо ингээ уулын эсрэг ингээ айл суурьчлаа. За тэгэл тэндээс эхлүүлэл газар ашиглалтаас эхлүүлээд эзэнтэй болгосон юм бол талбар дээр нь цуглуулах савны асуудлыг ярих хэрэгтэй болж байна. Одоо ингээ байшингийн оролд одоо би жоохон багтаа 200-ын Porsche тавиал ингээ усаа ягаал нэг угаах хэрэгсэлтэй явж исэн тэр нөгөө нэг ашигладаг нөөцөл ашиглаж байгаа хэлбэр шүү дээ тэр чинь. Гэтэл тэр одоо соёл байхгүй болсон байх чи ташаанд бол би Porsche-д борооч цоцож байгаа нэг бол баг гарч байна. Гэтэл тэр маань тосч байгаа боловч цаана дахиад нөгөө харьцаад бидний газар ашиглалтын судалгаа хийжсэн айлын хашаа тэгэхээр хамгийн максимум 33% ашиглалттай дархан л гарсан болохоос ш. Бусдын доошоо бууцсан шүү дээ. Тэгэхээр тэр газар дээр одоо дээшиг уулар явчлаа. Бид тэр хатгаа ингээд дандаа уран ус нэг голын сав газараар ингээд ярьжсэн юм. Одоо дээшиг нэг уул руу гараад ирлээ. Тэгвэл энэ чинь одоо хурж байгаа нэг замын дагуух тэр усны хайлбаруудыг яах юм? Хашаан дараагаа айлууд өөрөөсөө дээрээс орж иж байгаа айлуудын усыг яаж болох юм? Энийг нөөц гэж харуул яах вэ гэх юм уу тий. Тэгээд өөр дээр нь байгууламжийг ярихад одоо сая нөгөө гэтэр би таны оюун гэрэл одоо тавуулж байгаа тэр юу гэж солондоо 0 энэ машин одоо мини пиц шийдгээ тий. Тэрнтэй адилхан тэр байгууллага давхар бодогдоод ингээ явах юм бол эн чинь бүр зөндөө юм болно. Айлын жижиг аж ахуйг ярих юм бол одоо local garden гэдэг нэг хүнсний аж ахуй асуудлыг бодох юм бол бас давхар ярьж болно. Байшингийн өөрийн сайжруулалт улааны асуудлыг ярьж болж өөрөөр хэлбэл энэ дээр бүх талаас нь орох юм бол давхар аягүй олон асуудлыг давхар шийдчихэр ингээ харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг бол бид нар 0-1 бол байшин ярина. Гэтэл цаана дахиад өөр асуудал гараад идэв. Шийддэггүй яваал юм. Гэтэл тэр нь тэг юу гэдгийг хэдэн хувийн ч гэсэн багсгаж болох юм билээ те тэр хурдыг ингээд шийддэг бол их гоё л болох гэдэг юм шиг. Тэгээд ногоон байгуулж байгуулна гэж ярьж байна. Ногоон байгууламж өөрөө давхар өөрөө ямар асуудлыг шийдэх юм бэ гэвэл хотын саяны асуудал үүсэж байгаа асуудлыг эрсдлийн асуудлыг давхар шийдчих болцоотой. Уран асуудлыг хаашин цуглуулахыг хамгийн намд орлого газар явах юм бол тентэн тосоод энэ бол ландшафтанд байг гэдэг те. Гэх жишээтэйгээ бид нар аягүй тийм системтэй ингээд угшаа бидний нөгөө нэг өгдөл байгаа байхгүй ландшафтын. Тэгвэл тэрүүгээрээ бид шийдээд тэгэл өндрийн юугаа хянаж явж байгаа юм бол болох юм шиг. Гол руугаа харин ямар чанарын усыг бид шийдэх гэдэг юм бэ шийдэх юм бол өстой цэвэрлэхээс аргагүй бол бид цэвэрлэх байгууламжийн асуудлыг шал өөрөөр ярихгүй бол өнөөдрийн байгаа цугж байгаа лагийг л яриад бас болохгүй байна гэсэн юм бодогдоод байгаа. Одоо шийдэл манайх ингээд нэг кейс яри. Манайх Цуслангийн одоо Цусланд тэгээ манай яг үүдэн дээр тийм үү манай тэр яг үүдэн дээр тэр дээрээс ирсэн бүх борооны ус цуглараад тэнд уг нь одоо засмал зам баггүй юу. Тэр засмал зам ингээд эхлээд ингээд жижигхэн стакан шиг байж байгаа нөгөөдг ингээд томсоор байгаа одоо бүр ингээд чигтэйхэн том 3 тогоо олчихсан тий. Тэгээд тэрэн дээр нөгөө одоо тэр үнэтэй гоё хаусанд амьдардаг улсууд ингээд тэр гоё үнэтэй сайхан машинаараа тий ингээл доогонцоол ингээл бүр болохоо байхаараа ногоон одоо дахиад ийм шин зүлгэн дээгүүр шин зам гаргаал манай бүр юм руу орж ирээд ахаар бид нар бүр өөрсдийнхөө хэмжээнд жоохон ч гэсэн бас хаагаад одоо боломж өгдөг бол өстой тэнд чулуу молоо хавьж дүүргээл ингээл хийчмээр. За энэ бол нэг кейс тий. Тэгэхээр би ингэж харж байгаа хгүй. Одоо шилбэл тэрэн дундуур лаг гэж нэг яваал нэг машин эвдэрчиж байгаа шилбэл. Тэр эвдэрсэн хүн машин маань эвдэрчлээ л дээ л гэж байгаа. Гэтэл тэр зам яг тийм болох хэмжээнд болгож байгаа тэр үерийн байгууламжийн систем нь өөрөө байхгүй учраас тэр асуудал болцсон. Тэрийг хэн хариуцдаг хотод. Одоо хин нэгэн хүнд хандах ёстой байхгүй энэ ингэсэн байна гэдэг. Тэгэхээр бидний энэ хүмүүст нөгөө нэг одоо ямар нэгэн болохгүй юмыг тэр оршин суугч байгаа тэнд амьдарч байгаа хүмүүс тэрийг одоо мэдэрч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс ер нь хаана хандах ёстой юм бол хаана ханддгийн гадаад бол жишээлбэл болоос тий. Миний гэж газар зохион байгуулагч нар яг тухайн газрын эзэд тохиолдоод байгаа асуудлуудыг тэр газрын эзэдийн тухайн одоо нэг хүн одоо надад нөлөөлөд байна гэж бодоод асуудал тавих юм бол тэр газар зохион байгуулагчтай ханддаг юм байна л да. Яагаад гэвэл тэр хүн өөрийнх нь одоо тэр өшүүдийн дундуур орж ирж асуудал одоо жишээл зам тавих гэж байгаа юм тий. Энэ хүн хэдийгээр анхныхын санаачлагч нь боловч эндээс үр ашиг хүртэж байгаа бүх хүмүүсээ цуглуулж уулзаад ингээд дийлэг ярьчих юм. Хөрөнгө оруулалтыг болохоор зэрэг угаасаа дүрмтэй. Одоо энэс цаашаа бол таньх энэс бол бидний өргөл хөрөнгө оруулж байгаа бол хөрөнгө оруулагчийн асуудал. Тэгэхээр энэ бүх асуудлыг хотын нуруунд дээр өөрөлдөх хэцүү.
Тэгэхээр зэрэг энд бид нар л хохироод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ нэг гимиг л бид нар бий болох хэрэгтэй болчиход байна л да. Бидний нөгөө хүлэн авахч биш эсэргээрээ акцууд нь проактуудыг оролцоо шийдэж дундын хөрөнгөө үүсгээд хийдэг нөгөө хэлбэрлэлд оруулахгүй. За өмнө бид нөгөө 2000 оны төсөл дээр хахад нөгөө сөөхийн гэдэг асуудлыг ярьж ирсэн бол өнөөдөр газар дээр амьдрахын чанарын асуудлаар гүөхийг ч гэсэн байгуулад явж байгаа байна зэрэг байна тий. Тэдний үүрийг нэмэгдүүлээд бүр ингээд институт солгоод ингээд явах хэмжээнд нь аваачихгүй бол олж байгаа одоо дотоод цуглуулж байгаа доторх хөрөнгөөр бүх юм асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ угаасаа. Аль нэг л төрөнд тавина. Төрүүлээд явах бүтээн байгуулалтаар хэмжигдэх гээд байдаг. Энэ хүн юу хийсэн манай хорон гэдэг ярьдаг юм ярих гээд байдаг. Уг нь тийм байхгүй өөртөө орсоо шийдчихэл өгшөд нөгөө нэг том асуудлаа тэр хүмүүсээ шийдүүлдэг бол уг нь айгүй зүгээр болчих гээд байгаа юм шиг байна. За тэгээд саяын тэр гэр хорооллын усны асуудлаар хабитат март том төслийг явж байгаа. Тэрэн дээр бол төслөөр л хийж байна. Тэгвэл орон нутгийн нэгээ цаашаа ирдэг өсөлтөөр яаж явуулах вэ гэдэг нэг механизм болохгүй бол 100% тэрийг одоо хот санхүүжилт явна гэж барахгүй тэр бол болтгоо. Тэгээд нийслэл өөрөө нэг стандарт болохгүй явж байна одоо. Тэрийг мөрдөж биелүүлэхгүй бол бид нар ч одоо ингэж л байгаад тахана шүү. Хин нэгэн хүний өмнөөс амьдарч байгаа бас бид нар өөрсдөө амьдлаа амьдарч байгаа гэд нэг хүн одоо өрхийн тэргүүн нэг хүн одоо өрхийн одоо ээж нь байлаа ч гэсэн ажил дээр гарвал чи тэр асуудлыг шийдэж байгаа хүн болж хуурж байгаа байхгүй. Тэгээд тэр болгон дээр л амар харилцагтай хандаж харилцаж яа түүхшүүлгүй ингээл орчил байхгүй бол одоо тэгэл өшөө олон асуудал үүсгэж штэ бид нар ч одоо тэгэл хог байна те зөндөл асуудал шүү дээ. За яг нөгөө яг наад хэлсэн дээр чинь би нөгөө иймэрхүү шийдэл байж болох уу гэж бодоод байна л да. Жишээлбэл одоо өөрийнх нь орчинд ямар нэгэн асуудал тулгараад байгаа бол тэрийг хэн нэгнийг хурж ирээд хийхийг одоо хүсээд хүлээхээсээ илүүтэйгээр өөрсдөө идэвхтэй байгаад тэгээд тэрийгэ орон нутгийн хөгжүүлэх сан гэдэг нэг сайхан боломж байгаа шүү дээ. Тэрэн дээр манай одоо миний гэрийн орчин ийм асуудал үүсчлээ. Тэгээд тэр хавийнхаа тэрэнд одоо нөлөөлөд байгаа хүмүүсээ цуглуулад тэг хамтаараа тэр төслийнхаа саналыг бичээд тэгээд тэр нэг орон нутг хөгжүүлэх сангийн одоо жилийн нэг одоо тодорхой хэмжээний мөнгийг нь хороод дүүргүүдэд хуваарлаад байгаа шүү дээ тий. Тэрэнд ингээд бас оруулаад шийдвэрлэх тийм боломжтой. Тийм учраас иргэд минь идэвхтэй байгаарай. Иргэд бүхнийг одоо хин нэгэн хүн ирээд тэртээ тэргүй одоо энэ одоо энэ үйл ажиллагааг сайжруулах гад бас тодорхой хүмүүсийн мэрэгжлийн бодлогын чиглэлээр ажиллаж байгаа боловч тэр болгон айлын хашаа болгонд хүртэж очиж чадахгүй, амжихгүй. Тийм учраас хаана юу болж байгаа тэр өөрчлөлтийг өөрсдөө идэвхтэй байж хэрэгтэй. Тэрийг ингэж гарах шийдлүүдийг бол хамтаараа хийж авах хэрэгтэй шүү гэдгийг хэлээ дээ. Бүр нэг нийслэлийн хөдөлгөөн зөв нэг Asia Foundation гэдэг чинь тэндээс нэг засаглалын юу гэд сая дээр энэ жил бол онлайнаар авч байгаа лээ трансудын орон нутгийн хуулийн сан дээр саналаа. Тэгээд хэрвээ иргэд ингэ санал өгöd эхэлж байгаа бол мэрэгжлийнхэн одоо бишээл бидний дугаар хорооны хашаанд амьдарч байвал ийм санал хэлж байгаа хүнийг техникийн шийдлийн хувьд нийслэлийн хэд хэдэн асуудлыг шийдэх боломж байна гэдэг техникийн асуудлаар шийдээд асуухт бэлэн байж ивэл болж байгаа байхгүй тийм ээ. Одоо зөвлөмж өгөөд бэлэн байж бол одоо жишээлбэл манайх нэг гэртгүүрийн хороол дээр гэдэг нь болохоор 7 бол яг сэлбийн давах тэр хороолыг нэг хороолын төлөвийг хийсэн л дээ нэг хэсгийг. Тэгээд тийм болохоор нөгөө чингэлтэй ус ингээ орж явсаар байгаад 32 дээр яваад очиж одоо 32 бид угаасаа мэдэн шүү дээ тэр ингээ баахан ус сугалдаг тийм намгтай газар тэр бүтэд яриангүй байхасаар арга гуулын тийм том ус ороод ирж байгаа учраас тэгээ тийм намгтай экспринг ороод ирж байгаад барилгачлалтын үед ингээ зам тавиад эхэлж байгаа тэр байшингаа зам тавиад ингээ будааны голд ороод ирж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр энд барилга барих гэж байгаа хүн ийм өндөр түвшинд орох гэж байгаа юм байна. Тэгвэл тэр хугацааны үед инженерийн боломжийг яах юм бэ гэдэг одоо сая төгс төр бас нэг арга хэмжээ ингээл аваа явж байгаа байхгүй. Гэх мэтчлэн ингээ нөгөө гарах гэж байгаа нөлөө төр зурдаа барилгажаад босоод ирэх хүртэлх шийдлийн хүртлөө нэг зөвлөмд өдөр тэмцээн сайн гаргаж өгөх болохгүй мэн гэдэг тэр бүр энэ хүртэл ийм төвшөнтэй байх шүү. Одоо даалгавртны энэ төвшингийн зааж явах газарч байж магадгүй шүү гэж тийм. Идэвхтэй байла тэрэнд мэржлийн тусалцаа оруулаад тэгээд тэр тухайн асуудлыг техникийн хувьд тэгээ яаж шийдэх вэ гэдэг шийдэл гараад ирсэн үед тэр сая төсөл юм уу тэр одоо санхүүжилтийн хувьрууд ороход илүү хамгийн онцтой тэгээд хамгийн зөв шийдэл болох нь шүү дээ. Иргэд бол хөөрхий санал гаргана тий тэр гаргаж байгаа юм бас тэр нь тийм ч оновчтой техник технологийн хувьд оновчтой биш байж болно шүү дээ. Тий. Өсөж байгаа нь одоо дийлийнх нь бол ногоон байгууламж гэж байгаа. Тэгвэл бидний хувьд ногоон байгууламж ямар дизайнер хийх вэ техник шийдэл гаргаж байгаа байхгүй. Өндөрлөгийн төвшингийн хувьд нөгөө эн чинь ингээ байгуулахад юм болчтой тэгвэл энийг гээд ингээд нэг юм ногоон байгууламжтай дизайн талдаа ч тохирчлтын гэрэл төлөв биш санал биш те ядаж нөгөө усад хамгийн том үйл нөгөө 100 болоход юм болдог шүү гэдэг юм давхар шийдчихэд болох юм шиг санагдаа. Жишээлбэл одоо зарим орнуудад бол ийм байгууллага байдаг л да. Яг иргэдийн оролцоотой үйл ажиллагаагийн
дэмжих төрийн оролцоотой байгууллага. Тэр нь төрийн оролцоотой байгууллага гэдэг нь төр юм болгонд нь оролцоод байна гэсэн үг биш. Иргэдийн үйл ажиллагааг мэрэгжлийн хувьд зөв чиглүүлээд санхүүжилтийн үр ашигтай болгоход чиглүүлдэг байгууллага байхгүй юу. Тэгээд тэрүүгээр жишээлбэл миний зүгээр нэг жишээ хэлье л да. Нэг одоо Зүүн Азийн нэг оронд сая ядуу иргэдийг орон байртай болгосон. Яг тэр одоо юугаар. Тэрэнд нь санхүүгийн байгууллага нь оролцсон. Мэргэжлийн байгууллагууд нь яг иргэдийн оролцоотой тэр төлөвлөлтийг газар дээр нь хүмүүстэй хамтарч нийлээд зөвхөн тэр амьдарч байгаа иргэд биш. Тэр нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа хувийн хвшлийнхэн босод одоо байгууллагуудыг бас оролцуулаад тэгээд хамтаараа тэр бүгдээрээ л ямар нэгэн байдлаар их ашиг нэгдээд тэрэн дээр шийдлээ гаргахад нь тэр одоо мэргэжлийн одоо архитекторууд төлөвлөгчнөр очиж төлөвлөлтийн иргэдтэйгээ хамт сууж хийгээд тэгээд тэрийгээ тэр хамт олноор нь одоо тэр 100 айл байдаг бол 100 айл нь нийлээд сайхан батлаад тэрийгээ ингээ тгийгээд одоо газраа яаж хуваахаа яриад тэгээд тэрэн дээрээ тэр нь санхүүжилтийг бол төрөөс нь олгодог. Иргэд нь харин тодорхой хэмжээний хуримтлал цуглуулад тэрэндээ бас хувь нэмрээ оруулдаг. Тэгээд тэр нь өөрөө дэд бүтцийн тавьждаг, хоёрдугаарт орон байрныхын асуудлыг цуг шийдээд нөгөө нийгэмд бохирдлыг үүсгээд ирсэн орчин тэгвэл амьдралын чанарын асуудал гэхгүй юу? Бохирдлыг үүсгээд ирсэн орчин нөгөө болохгүй байсан дэд бүтцийн асуудал тэр нөгөө газрыг нөгөө илүү зөв үр ашигтай ашиглаад зохион байгуулалтаа хэрэглээд амьдрах орчин сайжраад нөгөө ядуурлыг бууруулах. Ядуурл гэдэг чинь зөвхөн одоо хүний эдийн засгийн ядуурлаас гадна орчны ядуурл гэж байна тий. Тэр орчны ядуурл өөрөө сайжрах юм бас тийм хитаахан юу байдаг л да. Тэгэхээр одоо зүгээр бид бол нөгөө ямар нэгэн одоо мөнгөл байвал тэм байгуулт хийн гэж яваад идэг. Яг одоо бодитоор бол мөнгнөөс гадна энэ хүмүүсийг оролцуулдаг, хамтарч ажилладаг, тэр арга ажиллагаанд суралцуулдаг, тэрийн дэмжсэн эрх зүйн орчин маш чухал. Яг тэр эрх зүйн орчин өөрөө байж гэмээж нь одоо энэ манай оюун гэрэл эдрийн яваад байгаа тэр жорлонгийн өөрчлөлт санаачлага энэ бусад энэ хүмүүсийн хийгээд байгаа тэр хуримтлалын бүлгүүдийг дэмжих иргэдийн оролцоотой олон одоо энэ хийж байгаа санаачлагууд бол нэг амьдралаас урган гарч ирсэн тэр одоо санаачлагууд нь тодорхой хэмжээнд явчаал ингээд зогсоод байгаа. Нөгөө талаас болохоор одоо төр засгийн байгууллага гэдэг юм олон улсын байгууллагаар хэрэгжиж байгаа төслүүдийн хувьд бол ямар нэгэн бүлгүүд тэр юмыг бас дэмжиж байна л да. Тэр дэмжиж байгаа юм нь тодорхой хэмжээнд очиж бас зогсчихдаг. Яг тэгвэл нөгөөдөг чинь бойжуулаад урт удаан хугацаанд ингээд амьдруулах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тэр амьдралынх нь урт хугацаанд эрх зүйн орчин институционал бүтэц зохион байгуулалтын одоо дэмжлэг нөгөө төвөр бол одоо санхүүгийн бас дэмжлэгүүд энэ бүх юм байж чухал байдаг учраас энэ дээр бас бид нэр анхаарч чадах юм бол тэр орон зайг бүгэлчих юм бол энэ их одоо хотоо санаачлаад байгаа энэ их олон ажлууд энэ гадны олон улсын төслөөс хэрэгжээд байгаа энэ ажлууд за тэр орон хүмүүсийнхээ амьдралын чанарыг орчны чанарыг сайжруулъягээд амлалт аваад байгаа энэ төр засгийн энэ төвшний хүмүүсийн ажил үйлс мөнч сайхан бүтэндээ тэрний цаана амьдралын чанар нөгөө гэр хороолд байгаа хүмүүс хизээ нэгэн цагт бид нар юунд хамрагдаад хизээ сайхан болчих юм бол гэдэг нөгөө хүлээж исэн хугацаанд найшлаад илүү одоо ойрын хугацаанд илүү тогтоо тухтай амьдрах тийм орчин бүрдэх тийм орон зай харагдаад байгаамаа. Тэгэхээр тэрийг бол өөрөө бас их сайхан сөхөж хэллээ гэж ингэж бодож байна тий. Тэгээд одоо нийгэм тандсан ямар үйл ажиллагаагаар дамжиж энэ одоо хэрэгжих боломжтой бол одоо нийгэм тандсан одоо би тэр нийгмийн чинь хэсэг шүү нэг бүлгийн хэсэг шүү гэдэг юм ориентацийг өгөх нэг юм гэр хороолцож байгаа гэж бодоо. Өөрөөр хэлбэл газар зүйн ориентац байхгүй ч таахгүй бидний үед. Нэг хаяг маань айгүй хэцүү хаягтай байдаг ч бид ч одоо баг ингээд зүг чигийг заагаад ингээд бүр гудамжийг зааж аваад тэр аль бисны гудамж биш. За ингээд блоклоод ингээд системчилж хийхээр байхгүй. Одоо хүртэл бид шууд ингээд сервис логистикийн сервис маш хүнд явж байгаа. Уг нь тэр хаяжилтын системийг бид нар хийчих юм бол тэр нийгэм гэдэг юм чинь нэг блок нэг одоо нэг хэсэг хүмүүс би нэг энэ орчин бидэнд хамаатай гэдэг нэг юм тэндээс тэд газар зүйн орон зайтай болоод ирэх юм бол шал өөр болно гэж би дотор боддог байхгүй. Одоо бол ингээд нэг гудамж маш урагч үгүй тэр гудамжны тэр баг километр явж байгаа гудамж хин минут хамаатай юм бүү мэдтэй.
Тэгэхээр зэрэг бидний ерөөсөө гэр хорооллыг одоо нөгөө факт юу гэдэг системчлэг байхгүй одоо нөгөө автомат жигээр хүмүүс системчлэгтэй ороод ирдэг өөрөө газар зойрно. Тэрийг бид нар хийж чадаагүй. Гэхдээ бид нар гэр хороолол сайжруулна гэж ингэ яриад байгаа. Уг нь бол надад эхлээд тэр үнцэн кодор гаргаж санагддаг байхгүй юу? За тэр маш хүнд явсан. Яг тэрийг бид нар гэр хороолд нөгөө эзэнгөө ихснээс болол тэр хаягийн юугаас системээр бид нар хорооны дараагийн тодорхой тэр газар өгсөнс болоод ийм болцсон гэж бодоод байдیں۔ Энийг хийх боломжгүй байсан гэвэл биш хийж болж исэн тэр одоо хөсгөлийг харах юм бол тий булганыг харах юм бол жишээдэг байхгүй дандаа босоо коридор гарцсан хэвдэг коридор угаасаа гудамж байгаа аажимда тэр аль нь гол нь аль нь тусах зам болох уу гэдэг нь аяанда шийдэгдэн тэр газар одоо эргэлдээд ирэх үед тэр системийг эхлээд бий болгох юм бол бид нар дэд бүс тавих үнцэн коридор гараад ирнэ. Одоо коридор гарах гэж маш их хүнд болж байна. Тэгэхээр зэрэг бид нар 10 жилийн өмнө хариуцлага ганцны юм. Одоо 20 жилийн өмнө хариуцлага ганцны юм. Өнөөдөр бид нар амар өндөр өртгөө тэр шилжүүлэлт хийгдэж байна тий. За тэр систем бий болчихвол харин дараагийн асуулт яригдана. Ястоо хэсэгчилж тодорхой хэсэг газрууд дээр одоо бид нар нэг групплээд тэр хүмүүсийг идэвхжүүлээд ингээд нийгмийн ажилтнуудын орон зайг гараад ирэх байхгүй юу? Өнөөдөр бидний нийгмийн ажилтны орон зайг ерөөсөөр гаргаж ирэхгүй. Хорооны нийгмийн ажилтнууд хийж явж байгаа болохоос биш. Одоо тэр бүлэг болчихвол амар байна гэдэг. Ноёнгол одоо тэр экстер ясал дээр л үнэхээр тийм байхгүй. Бид нар бас тэгж мөрөөдөж явж ирсэн шүү дээ. Ерөөсөө ямар ч хүмүүс орж иж ярьсан тэр бүлэг болсон хүмүүс, санаагаа нийлцсэн хүмүүс бол хариу үйлдэл маш сайн гаргана. Тийм. Хашаанаас хашаанд одоо нэг цавчмагаар ингэж явж байл хийжээж бүтэхгүй. Тийм. Тэгээд хоорондоо санаагаа нийлээгүй хөшөө нийлээгүй хүмүүсийн цулгаа бид нар гарч ирсэн. Яагаад вэ? 5 дахь хайласаа л хоош мэдхий өчтдөг. Ийм байж байгаа тохиолдол энэ бол маш их хүн дэргүүлгээр бүгд нийгмээсээ залхаж эхэлж байгаа байхгүй. Институт төвхтэй гэл те. Хэрвээ нэгдэх процессыг бэлтчихвэл эн чинь өшөө их өгөөж өгөх юм байна гэж бодох юм бол тэрнлээ бид нар өнөөдөр харахгүй бол нийгмийн ажилтны үүрэг рүү ерөөс явахгүй. Өнөөдөр бид нар одоо нэг хүчрхийлэл ярьж байна те. Өнөөдөр бид нар хогны асуудлыг ярьж байна. Гэхдээ энэ орчны чанарын асуудал тий. Тэгээд тэр орчин чинь нэг нэгдэлтэй болоод ирэх юм бол нөгөө саяны нөгөө хүчрхийлэл асуудал чинь алгалаад ирэх жишээ тий. Одоо нөгөө нэг би нэг ярьслаг яв сандаг байхгүй. Бид хэд нэг хамтраад нэг аавууд гээд нэвтрүүлэг хийжсэн шүү дээ. Тий. Тэр ярьслахын дээр тэр нэг эхнэр нөхөр хоёрын яриан дээрээс бид ингээд хамт олонгүй болчиход байсан юм байна гэдэг хэлдэг. Тэгтээ одоо би хамт олонтой болцсон. Гэхдээ тэр айлд гарч байгаа тэр хоорондын зөрчлийн асуудал байхгүй болсон гэдэг нь надад бүр ёк гэдэл орсон байхгүй. Бид чи ерөөсөө ингээд социализмаас хамт олон гэж явуулж сурцсан. Тэрүүгээрээ нөгөө дамжуулт нийгмийн нэг хэсэг гэдгийг бид нар чийсэн юм байна л да. Одоо тэр баруун одоо ийшээ тийш гарахаар зөв нөгөө сүмийн үйл ажиллагаагаар нийгмийн нэг хэсэг явчихдаг. Тийм учраас нэг ажлын харилцаа гэдэг ингээд бид нар нэг хайгуу хамт олонсог тийм хүмүүс. Тэгээ тийм соёл одоо суудсан энэ хүмүүстээр бид нар одоо яах юм бэ гэдэг юм. Яг та сүүлд нь лавдарж байгаа нэг гэр хорооллын орсон зохиолын бүлгийг байгуулж ин тэр чинь чухал юм байлээ шүү хөөе гэдэг. Бид нар ингээд уулзтай зохион байгуулж байна, уулзуулж байна, хамтарч нөгөө баяр ёслын хийлгэж байна. Үнэхээр юм татцаад ирдэг юм байна. Ингээд ирсэн хүмүүс чи яриа ярихад урамтай болд юм байна гэдэг. Тэгэхээр бид нар тийшээ үнэхээр тийм болох гээд хүмүүсээ нэг санаатай болох гэж байгаа бол энийг хийхгүй бол болохгүй юм байна. Одоо нэг 10,000 хүнд үүсгэж байгаа хорооны дарга одоо хэдэн хэсгийн ахлагч нартайгаа нийгмийн ажилтнтайгаа барахгүй. Тэр бол өстой үнэхээр хэцүү. Тийм болохоор зэрэг төр өөрийнх нь одоо нэг харилцааныхаа арга хэрэгслийг өөрчлөхгүй бол болморгүй байна. Тэрэнд нь үүрэгтэй хүмүүс байж тээ бид нийгмийн ажилтнууд гаргаал ажлын фронтыг хилээд өгчий. Хэрвээ хэлэх юм бол бусад инженери техникийн ажлууд руу бид нар одоо нэг сошиал ориентед нийгмийн ориентацтай тийм техникийн хүмүүсийг бэлдэх хэрэгтэй байна гэж ярьдаг бол тэрнээ л орох юм бол бүр сайхан болох гал та ер нь одоо мөрөөдөлтэй. Мөрөөдөл шээ. Энийг хэрэгжүүлэх боломжтой. Хэрэгжүүлчих байсан. Тэгэхээр нөгөө хот байгуулалт мэдээ судалгааны төвгээд төрийн бас байгууллагыг одоо хүмүүс байгуулсан тий. Одоо бид нар байгуулсан. Тэгээд 15 жил болж байна. Одоо ер нь бол маш их хэмжээний хөрөнгө оруулалт, маш их хэмжээний боломжууд бол энэ агаараар бол ингээл явж байна. Тэр боломжийг бид нар өөрсөндөө одоо өөр ашигтай тэр өгөөжийг сайжруулад хэрэглэх юм бол амьдралын чанарыг өөрчлөх боломжтой юм а. Ганцхан тэрэнд одоо нөлөөлж байгаа хоёр хүчин зүйл байна. Нэг нь юу гэхтэй зэрэг тэнд оршин сууж байгаа иргэд амьдралынхаа чанарыг өөрчлөхийн төлөө нэгдсэн байх хэрэгтэй. Нэгдсэн, санаа нэгдсэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт тэр амьдралын чанарыг өөрчлөх тэр одоо мотивацийг өрнүүлэх үйл ажиллагааг одоо хин нэгэн тэднийг дэмжиж тэ ингэж жоохон өсгөж бойжуулж чиглүүлжээч гэмээ чинь энэ урт хугацааны энэ одоо ажил бол өөрөө биелээ болоод явах хэрэгтэй юм аа. Тэгээд дээр нь тэнд мэрэгжилтнүүдийн одоо иргэдтэй ажилдаг харилцаа хандлагыг өөрчлөх. Одоо энэ төр засгийн байгууллагуудын бас иргэдийг татан оролцуулдаг
тэр арга ажиллагаанд нь бас тий тодорхой хэмжээний бас өөрчлөлт оруулдаг. Ийм одоо чиглэлээр бас хамтарч ажиллаж ээж гэмээ чин тэр ажил бол явна. За юуны одоо 2005 оноос ч хойш бараг 200-300-аад одоо тийм бүлгүүд байгуулад ингээд яаж бойжуулж болох вэ гэдэг зүгээр арга хэрэгсэл нь болгоод өдөр бүр 100 төгрөг. Нэг бол одоо 7 хоногт 500 төгрөг ч юм уу. Зүгээр л одоо боломжийн мөнгөөрөө цуглуулад байхад тэр мөнгө нь өнөөдөр 20 сая 30 сая болцсон бүлгүүд байна. Тэ. Тэгээ тэр олон одоо шилэл нэг аймагт гэдэг юм уу нэг орон нутгийн бүлгүүд бий болоод олноороо бий болоод ирэхээрээ нөгөөдөл чинь дундаасаа мөнгөн сангаа нийлүүлээд дундаасаа сан үүсгээд дундаа бүр юм арай жоохон том холбоо үүсгээд хамтаараа ажиллаад ирэхээрээ сая тэднэрийг орон нутгийн захиргаа нь олон улсын байгууллагууд нь босод одоо хувийн хвшлийн байгууллагууд нь хүлээн зөвшөөрөөд тэдэнтэй гэрээ байгуулад ажил хийдэг, ажлын байраар хангадаг тий орчин нөхцөлийн сайжруулах одоо төсөл хөтөлбөрийг тэднэр чиглүүлж хийдэг ийм одоо гоё туршлууд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүхнийг бид нэр хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаанд ганцхан эрх зүйн орчин дэмжлэг тэгээд энд ингээд хамтын ажиллагааны уялдаа холбоо харилцан бие бинийгээ илүү мэдэрч ойлгодог ойлголтын зөрүү баймаргүй байгаа. Зүгээр хуримтлын бүлэг гэдгээр бид нэр иргэдийн бүлгийг байгуулад ингээд явж явах үед бол яг энийг нэлээд олон төсөл хөтөлбөр нэлээд олон юмнууд шигтгэж өгсөн. Яагаад энэ их сайн яваагүй вэ гэвэл бүлэг төслөөс юм хүртэхийн тулд бүлэг болох юм уу? Бүлэг болчоод төслийн үр дүнг илүү үр ашигтай хэрэгжүүлэх үү гэдэг ийм хоёр асуулт байгаа байхгүй юу. Нэг нь бол өмнө нь байгуулагдчихад бэлэн байж идэг төслийн үр ашиг хөнгөрөн оруулдаг. Нөгөөх нь болохоор тэрийг сургаар нь бүлэг болоод тэр юмыг хүртчихэд тэгээд ингээд байхгүй болчих. Тэгэхээр энэ хоёр өөрөө ийм бас хоёр өөр утгатай учраас энэ дээр их зохион байгуулалтын дээрс анхаарах хэрэгтэй юм шиг байна. Дээр нь бас нэг юм надад ажиллагдсан нөгөө юу. За ингээд итгэжээд ихсэн тийм ээ юм бол. Гэхдээ энд нөгөө нэг одоо саяд хэлж байгаа нөгөө ийм идэвхтэй үйл ажиллагаа иргэд нэгдээд байж байгаа үйл ажиллагаан дээр одоо төрийн зүгээс улсын зүгээс хөрөнгө оруулалтын бол одоо процессын гаргаж ирэх байна гэж хэлдэг байхгүй юу. Одоо техник хөрөнгө оруулалт гэж хэлж байна тийм үү. Хөрөнгө оруулалтын хажуугаар техник тусалцаа гэдэг асуудал гарч ирмээр юм шиг байна. Зураг төслийн хөрөнгө мөнгө тусахдаг болохоос биш энэ техник тусалцааны юм байхгүй. Тий одоо яг нэг софт зүйн хэсгийн тий. Тэгэхээр нөхцөл тавьж болно хөрөнгө оруулалтанд. Ийм асуудлыг шийдчих юм бол бид нар оруулахад одоо өөрөө л аппликейшн байх хэрэгтэй. Бид нар сургуульд орохын төлөө ингээл бүгэлдэг штеп. Би таны энэ тавьсан шалгалтын нийцэх нэг үед өөрийгөө тодорхойлох гол ингээл оруулдаг штеп. Яг тэрнтэй адилхан одоо орон нутгийн хөгжүүлэх сангийн ч гэсэндээ зөвхөн санал асуулгаар өөртөө хийх гэж орлоод байх биш те. Эсэргээрээ тэр яг нэг нөхцөлийн тавиад тэрнтэй аплай хий гэж хэлмээр юм шиг байна надад. Тэгээд тэрэнд нь одоо нөгөө өрөөдлөө өгөөд ингээ орж ихэд нөхцөлийг хангаад ингээ ороод ирлээ гэхэд тэрийг одоо одоо үүдийн төслөө босруулахтан зориулаад техник зорох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хотод нь тусцаа үзүүлмээр байна. Тэр иргэдийн бүлэгдэн тусцаа үзүүлмээр байна. Дунджтны ажилтнууд энийг хэрэгжүүлэх процессд нь цуглуулмаар байна. Тий. Тэгэхээр энэ чинь ингээ бүтэн бүхэл байхгүй. Одоо бид нар нэг хэсэгтээ нэг нэлийн зардалтай явж магадгүй тий. Гэхдээ тэр нь төр шаардлага тавиад тэрүүгээрээ нөгөө ногоон нөгөө тавиад байгаа нэг том логонуудаа одоо нөгөө мото авахтай бүгд ирээдүйд төвөгтэй болох юм багасгах чинь гэсэн. Багасгах тий. Үрд өнгийн нэмэр байна. Тэгээд дээрэс нь өөрийнх нь оруулж байгаа хөрөнгө оруулалт сүлд нь хэмжих гэж зоохгүй эсэргээрээ тавьж байгаа нөхцлөөрөө хэмжээд явуучих боломж бас гарч ирэх гэдэг байгаа байхгүй харагдаад байгаа байхгүй. Одоо нэг CBDG гэдэг CD community based гэдэг нэг development юу гэдэг хөрөнгө оруулалт байдаг. Тэр нөгөө нэг Америкийн нөгөө HUD гэдэг нөгөө housing urban development юугаар айгу том грант явж идэг. Тэр нь бол грант гэж байгаа байхгүй. Гэхдээ тэр нь заавал техник тусцаатай явж идэг. Тэр нь төрхийн төлөө хот өөрийн хэмжигдэхүүнтэй. Тэгээд өөрийнхөө асsetыг үнэлэн бүх юма хийн. Тэгжээ тийшээ apply хийн. Тэр лөө орох нөхцлүүд нь бүгдийг ингээд ийм судалгаануудаа хийн. Өөрөөр хэлбэл тэр нь л би явах хэрэгтэй байхгүй. Зөвхөн зүгээр нэг одоо нөгөө лоббигоороо суулгах гэж хөрөнгө оруулалт. Одоо дандаа лобби байгаа шүү дээ. Гишүүнээрээ дамжуулна, гишүүн мөнгөтэй болцсон тий. Тэргөө дамжуулна юм болцсон. Одоо нэг ийм л ажилтаа болцсон. Тэрэндээ хэлчихээ. Дандаа л сувг хайсан хүмүүс элдээ сувгийн юусаа нээлттэй болоод өчөлдөө тий. Тодорхой. Бид нар ийм л юм хүсэж байна. Та нар бидэрт ийм л юм хангасан юм одоо ороод ирэх юм бол бид танаа дэмжлээ. Оршихгүй тэгэл ажлыг хийх бол нэг тийм л өршлөөний дунд ороод ирэх юм бол
юм жаа ирүүл болох юм шиг тий. Санагдаа. Тэгэхээр зүгээр би хөрөнгө оруулж ингээд тэгэхээр зэрэг нэг хөрөнгө оруулалт яриад байгаа юм шиг. Уг нь бол тэрийг сайн хэрэгжүүлсэн хүн тэр ээ гэж нэг гараад ирэх юм чи дөө. Бүгд л явна маа дандаа боломж хайдаг хүмүүс шүү дээ. Боломж амар сайн боддог хүмүүс. Тийм бас их санагдаад. Тэр ирвигээл бүх юм хийгээд өчөөд болох юм санагдаад байна шүү дээ. Тийм тэгвэл гоё явах. Тий. Одоо өөрөө ингээд иргэдийн бүлгүүтээр нь ажиллаж байгаа юу те? Ажиллаж байгаа. Тийм. За ямар шүү байна? Ер нь хүмүүсийн идэвх санаачлага ямар байх юм? За би одоо нөгөө баян шүдэд төв дээр яг нүдний төвийн хөгжүүлэх төлөвөө хийхдээ нөгөө газрын эзэд маань төлөвөнд яаж оролцох вэ гэдэг нэг асуулт авч байгаа. Тэгэхээр нөгөө хотын шинжилэл гэдэг юм орж ирдэг байгаа байхгүй юу? Тэгээд шинжилэлд энэ хүмүүс ямар үүрэгтэй юм бэ гэдэг талаас нь би маш их тайлбарлаж байгаа. За иргэдийн бүлгийг болгох бол тустай юм байна. Энд бол бүр тустай механизм явахгүй л яг л түрүүний таны хэлдэг нэг зорилгын төлөө одоо миний газрыг хүн аваад ирвэл би одоо ямар үнэтэй өгөх вэ гэдэг нэг тийм тулцсан асуудал байна. Өнөөдөр их нь ойлголт нь тийм болчиход байна. Яалтгүй амьдрал тийшээ чигчээд байна л тэр хүний тийм бодол руу. А гэтэл инээс илүү их боломж байна гэдэг юм асуулт би ярьж байгаа. Бараг дайсан тийм ээж ш магадгүй. Шуудад өрн товч байлаа гэхэд балкаар нь зарж байгаа бүтээгдэхүүний бөөнөр нь зарж байгаа үнийн нэг чинь ундаг. Газар нэгдэд ирэх юм бол өөр байна. Хизээч өмсөхгүй, буухгүй, өснө улам. Өөрөөр хэлбэл та нарын нэгдэл чинь энэ газрыг өшөө үнэтэй болгож байгаа. За энэний төлөө та нар төлөвөө босруулад хөрөнгөний тооцоод юу болох гэж байгаа вэ? Эндээ тэг үүштаар би одоо энэ яаж хамрагдах вэ гэж төлөвөөгөө босруулад ингэ ороод ирэх юм бол энд өшөө өртөг нэмэгдэнэ. Та нар өнөө эний төлөө явах хэрэгтэй байна гэх. А тэр хооронд энийг ярихын хооронд нэг л юм болчихгүй. Тийм байж тэгээд ингээ бодоод авах юм байна. Гэхдээ тэрний цаана нөгөө хөштөгөө ярилцаад эвзөөгөө олчих тийм техник алга гэх юм байна. Тэрийг нь толцоо үзүүлэх хүмүүс хэрэгтэй болоод байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нэг удаагийн гараад ингээ яваад өгөх юм биш. Тогтвортой тэрний төлөө явдаг хүмүүс байх хэрэгтэй байна. 12 онд одоо лавтаж байгаа гэдэг хүн гарч исэн гэдэг би тэр хэцүүсээс ястаа үнэхээр энэ цаашаа ингээ явах хэрэгтэй байна гэдэл тэр он байхгүй болсон. Тэгэхээр төрийн хэрэгжүүлээд байгаа юм чинь угтаж авч байгаа хүмүүс байна. Тэр угтаж байгаа дэвсгэрийг шингээх процессын сайж хийчихгүй бол яг өнөөдрийн уруусч болох байхгүй. Арчаал гарна. Тэгэл дараа нь ямар үр дүнтэй үлдэх вэ? Нөгөө үр дүн байхгүй нөгөө эхний ээлжийн 5 см 2 см нөгөө зам бусдагтай л адилхан юм болох байхгүй. Тэгээ ямар ч тийм шингээд бүр үнслээ доошоо бүр ингэ явчих тийм бид нар үлдээхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг хийхгүй болохгүй байна гэдэг хандаад байгаа. Тэгэхээр тэр үйлдэл аягүй доктортой байх юм бол тэр бүтээн байгуулалтаас тэр шоомшүүлжийг хамгийн ээжинд одоо холбох тэр процессыг тэр хүн бодох нь байна. Тэндээс би илүү ашиг авч болох юм байна. Хамтаараа байл бүр өшөө бүр хөрөнгө оруулж болж хуурах юм байна. Тэр газрын эзэд бол орон сууцгүй хүмүүс биш, орон сууцтай өмчтэй биш, өмчтэй хүмүүс. А тэр өмчөөрөө хөрөнгө оруулж болж болох юм байна гэдэг итгэлийн төрөлч юм болох юм байна. А тэгвэл тэрийг хөштөгөө тэрийг асуулаа ярьдаг хэлбэрт нь оруулахад нөгөө сервис хэрэгтэй болчиход юм аа гэж харагдаад байна. Тэрийг хийгээсэй л гэж. Тийм бол их гоё болох юм байна. Тэгээд дээрээс нь саяны нөгөө бидний ярьдаг нөгөө алга болоод байгаа нөгөө ногоон байгууламж, нөгөө усыг цуглуулдаг технологи, дээрээс нь нөгөө хотын дэдүү гэдэг нөгөө ансамбл те дизайн гэдэг ингээд том юмуд ярих юм бол энэ хотын хотлын хэсгийн дахин төлөлтөл хотыг одоо шинэ имижтэй болгох тийм боломж. Тэгээд бидний таны оролцоо байгаа шүү газрын эзэдийн оролцоо. Энд одоо эргээгээд нөгөө бий болцсон орон зай шиг тийм орон зай үүсэхгүй тул та нар нэгдэх хэрэгтэй байна гэж ингээд яриад байдаг л да. Гэхдээ хурд бол маш удаан. Тэгэхээр нөгөө ойлголт хэрэгтэй байд нийгэм шиг одоо хамтаараа нэг бүлэг болоод энэ өөрөө нөгөө бас урт удаан процесс тийм. Тийм учраас зөвхөн мөнгө байгаад ямар нэг юм бүтээн босгохоос илүүтэйгээр аль алийг зэрэгцүүлж явдаг. Бүр зарим тохиолдолд баг энэ тэр хүмүүсийн өөрчлөх тэр чадварыг бэхжүүлэх юм төрүүлээд тэр төслийг эхлэхээс төрүүлээд яваад тий суурь нь тавигдсны дараа сая тэр суурь нь тавигдаад чадахгүй болвол та энэ төсөлд хамрагдах боломжгүй гэд яг критерий гаргах хэрэгтэй байхгүй тий шалгуулт. Нөхцөлд явах юм бол тэр нөхцөлийн төлөө хүмүүс ажиллах байхгүй. Жишээлбэл Японд болохоор зэрэг Landowner Association гэж байгуулж тэр дахин төлтийн төсөл рүү гэрээ байгуулах эрхтэй хүн орж ирдэг. Бүр ингээд хамгийн том газартай хүн их дуутай ч гэдэг юм. Одоо нөгөө Америкт одоо эмэгтэй хүн өмчтэй л байх юм бол чи одоо сонгуульд оролцох эрхтэй ч гэдэг юм уу. Нэг тийм юм одоо нөгөө хүмүүсийг хөдөлгөөд нь шүү дээ. Тэгээд тэрний эрхийн төлөө хүмүүс хөдөлгөхтэй адилхан бид нар ч гэсэн өөрийнхөө эрхийн төлөө хөдлөх биш хүлээгээ суугаад надад юу өгөх юм болоо гэж хүлээх биш. Эсвэргээр би энэ чинь ингэж оролцоод би ингээд бид ингээд гэдгийг хүнийг ороод ирэх юм бол энэ бүр өндөр түвшинд гарах гэдэг байхгүй бидний хувьд. Тэрийг л одоо нөгөө сэдлийн төрүүлж өгөх бол хөдлөх сэдлийн хөрлөд нөгөө инерцийн дамжуулах тэр нөгөө сэдлүүд чинь байх хэрэгтэй сүлжээ байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр эртээр ярьсан юм дотроос би бол тэр инерц гэдэг хөдлөлтөө болсон шүү. Хөдлөлтөө инерц гэдэг нэг наагаал явах тэр. Тийм. Дамжуулагч нар айгүй хэрэгтэй байна. Тэгээд
манай бас нэвтрүүлгийн цаг дуусчих шиг байна. Тэгээд бид нар бол ингээд хотын үйл ажиллагааг ярихад бол дуусч баршгүй их асуудал байгаа. Тэгээ өнөөдөр битэрийн яриа бол ерөнхийдөө энэ хотын байгууламжид ялангуяа энэ үерийн байгууламжийг тодруулж ярьлаа. Үерийн байгууламжид бол зам тэгээ эн чинь өөрөө бүхэл бүтэн шинжлэх ухаан. Энэ чиглэлээр чинь өөрөө суртсан, энэ чиглэлээр одоо ажиллаа хийдэг, эрхэлдэг мэрэгчлэтнүүд Монгол зөндөө байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо мэрэгчлэтнүүдийн дуу хоолой бас энд өгүүлэгдэжээ шүү тий. Тийм учраас мэрэгжлийн хүмүүс бид нар тий зүгээр ямар нэгэн бусдыг шүүмжлээ суухаасаа илүүтэйгээр өөрсдийнхөө оролцоог одоо илүү байлгаж өөрсдийнхөө оролцоог илүү одоо идэвхтэй байлгаад тэрэндээ хариуцлагатайгаар бас энэ одоо шийдвэр гаргах төвшөнд бас нөлөөлж тэрэнд бас мэдэгдэж авах ёстой шүү гэдгийг бас би хэлмээр санагдчихлаа тий. Тэгээд юуны өнөөдрийн ерөнхийдөө бол битэрийн ярианы гол түлхүүр үг бол оролцоо байна да. Yes оролцоо. Тий. Оролцоо идэвхтэй оролцоо буюу инерцтэй оролцоо. Тэ бүгдөө нэг дамжуулагч бол инерцтэй оролцоо гэж хэлмээр байна. Тэгээд манай нэвтрүүлгийн бас энэ нэвтрүүлэг маань 5 дахь өдөр болгон орой 8 цагаас лайваар явдаг. Давталт нь 3 дахь өдөр нэг та бүхэн үзэж болно. Түүнээс гадна манай FM 91.7 зөв хэмнэл нэвтрүүлгийн радиогоор маань бас өдөр болгон бас нэвтрүүлдэг байгаа. Тэгэхээр манай сонсогчд бас бидний яриаг хүлээн авч санал бодлоо бидэнтэй хуваалцаарай гэж бодож байна. Ер нь бол их хотын хүн бол одоо амьдарч байгаа хүн болгон бол хотын нэг эд эс юм шүү. Таны үйлдэл эрэгч бай, сөрөгч бай, бусдаа тэгээ одоо бас нөлөөлдөг юм шүү. Тийм учраас та бүхнийг эерэг үйлдэлээ илүү их хийж бидэнтэй бас холбоо харилцаатай бай санал бодлоо хуваалцна гэж найдаж байна. Тэгээд энэ шулаарай. Тий. Тэгээд манай энэ нэвтрүүлгийн бас энэ ивент итгэгчнэр байгаа. За энд бол энэ 10 дугаар хороолд байдаг Дүү гэдэг ийм солонгосын гоё ресторан байдаг. Их сайхан хоолтой. Тэгээ энэ ресторанд бол гэр бүлээрээ 20% хөнгөлөлтөй үйлчлүүлж чөлөө цагаа сайхан өнгөрөөгөөрэй. Энэ их ажлынхаа нэг хэсгийг бас гэр бүлийнхэнтэйгээ альжаалаа тайлж өнгөрөөгөөрэй гэж ингэж Дүү рестораныхаа өмнөөс өөрчин ингэж гардуулъя. Ингээд Дүү ресторанда ивент итгэсэн та бүхэндээ бас баярлалаа гэж ингэж хэлмээр. Баярлалаа. За тэгээд манай ураа үг бол байгаа. Хотын соёл танаас биднээс баярлалаа.